өнгөрсөн холбоотой хэдэн зүйл хэлэх юм байна. За сая хоёр дарга сууж байхад хэдэн тоо асуулаа та. Одоо иргэдийн хуралд бол манайх 40-оос 1 юм байна, тийм ээ? За энэ өнгөрсөн 16-аас 20 онд бол 0 юм байна, тийм үү? Тэрний өмнө хэд байсан? 2 байсан. 2. Тэрний өмнө хэд байлаа? 17. Тэгээ энэ тоо ингэж явж ирсэн ингээд унчт юм байна, тийм ээ? Сүүлийн 8 жилд ч гэдэг бид нар бодох хэрэгтэй. За их хуралдаж гэсэн адилхан 12-аас 16 онд бид нар 30 хэдэн хүнтэй байсан. Одоо тэрнээс хойш 8 жилд хэд 60 хэд. Тэгээ бид нар дүгнэлт хийх хэрэгтэй юм байна. Би бодохдоо бол манай ардчилсан намынх нь ямар нэгэн боловсрол муудсан, зориг зүрхэн сулдсан, эрч хүчин унсан тийм юм ерөөсөй байхгүй. Тэр дотроо манай сонгины жирийн гишүүд таа бүхэн. Ямар юм болсон гэхээр би одоо нэг гал тогоон дотор нь явж байгаа хүний хувьд хажуунаас харахад бол дотор нь явж байгаа харахад бол биднэрт бол нэг л аимшигтай юм болсон. Монголд ардчсан нам биш. Тэр бол Монголд мөнгө гэдэг юм маш хүчтэй болсон. За одоо бид нар одоо хам хүчээ гаргаад одоо баахан сургууль семинар зохион байгуулад тэр бид нар ялахгүй. Монголч ялахгүй. Хэн ялах вэ? Мөнгө л ялаад байгаа. Тэр мөнгө ялдаг тогтолцоог л эвдэх хэрэгтэй. Мөнгө ялдаг тогтолцоог би яаж эвдэх ёстой вэ гэхээр мөнгөтэй ардын намынхантай сүлбэлдэхгүй байх хэрэгтэй. Сүлжээнд нь орохгүй байх хэрэгтэй. Булхаал өөрийг бол устгах хэрэгтэй. Би бас ийм цөөхөн санал авсан гэж иргэдээс бодохгүй л байна. 16 онд юу хийсэн гэхээр нөгөө 28 хүн нь намын нэрээр сонгогддог, 48 хүн тойргоос гардаг тэр сонгуулийн хуулийг яасан? Өөрчилсөн. Хамгийн харамсалтай манайхныг олгох байхад ардын намынхан өөрчилдсөн бас хамт. Энийг бол би одоо Монголын төвд гарч ирсэн мөнгөтэй хулгайч нарын хийсэн ажил гэж боддог. Ойлгож байна уу? Эннээс хойш л тэгээд бүгд нөгөө саяны тоогоор урууж байгаа. Монголд өнөөдөр юу одоо болохоо байсан гэхээр шудраг ус байдал гэдэг чинь бүх юм дээр хуулин дээр хүртэл шудраг ус байдал байсан. Үндсэн хуулийг зүгээр дураараа өөрчилж биччихэд дараа тэрнийг ажил явдал болоод өнгөрсний дараа тийм байх юм засаад байх чинь байх. Ойлгож байна. Бид нар ямар нийгэмд амьдарч байгаагаа мэдэхгүй бол бидний өмнөх шиг нэг өмнө бол гайгүй байж тийм ээ манайхан бас ч ингэж үзэлцээд янз бүрийн болоод тэгээ бас ялагдвал ядаж шудрагын тасархаатай байж. Одоо байхгүй. Одоо бол би юу бодож байгаа гэхээр нэг намын дарангуул бол бид нар өдрөөс өдөрт алхан бүрдээ татагтаа орж байгаа. За өнөөдрийн манай намын байдлыг эргээд харъя. Манай намыг 2 нам байдаг. Би бол 2 нам гэж ерөөсө боддог. Бид нэг л нам байна. 2 нам болгон тоглоод байгаа. Тэгж байгаа юм шүү дээ. Хэн тоглоод байгаа? Мэдж байгаа юм шүү. Хөрсөх. Манай элбэгд орж улаан сайн хэдий шүү. Эрдэнэ нарын хүмүүст ардчилсан нам гэдэг юмыг самарч байгаа нэг хэрэгтэй. Чаддаг бол бас тэд нар өнөөдөрт авчмаар байна. Улаан цангийн хэлнэ. Одоо нөгөө үнэн хэлсэн хүн өшөөтэй гэж. Надад өшөөтэй хүн болчих шиг. Тэгвэл хязээ нэгэн цагт үнэн бол явна. Манай ардчилсан нам бол хүчтэй нам болно. Бид энэ хогийн хажуу талаас хонгоноос элдвэнээс суурдсан хогийн хулгайснаас салах хэрэгтэй. Тэр ардын намын гар хөлөөс салах хэрэгтэй. Ардын намын мөнгнөөс салах хэрэгтэй. Энэ аврын ерөнхийлөгчийн сонгуулийг тэгэл алаа үстэй. Одоо тэр чинь өнөөдөр хүртэл үргэлжлэж байгаа юм. Тэгээд саяхан бид нар 11 сарын 5-нд чинь юу боллоо? 300 хэдэн суманд хамахтайгаа, 9 дүүргэнд хамахтайгаа. Одоо тэгээд аймагуд нь бүгдээрээ ирээд юу гэж хэлсэн? Бид бол нэг талдаа байгаа. Үнэхээр байх мундаг юм байна гэсэн. Тэгээ яасан? Тэгээ шүү хүүх гэсэн. Тэгээд тэрний дараа бүлгээ хүртэл
бараг алдаж байгаа юм шүү. Ийм байж болт юм. Одоо тэгээ өнөөдөр ардын хурд болж байгаа гэсэн. 12 сарын 6-нд үгүй маний хэдчний хурд хийгээд бас наанта санта бараг 12 сарын 6-ны чинь бараг одоо манай арчлахны баяр гэсэн ч одоо ардын намын баяр өдөр болгоо гэсэн. Энэ тэгтээ тохиолдлын зүйл биш шүү. Та хэлээд. Энэ 12/6 гэдгийг анх ингэсэн. 5 нам нэгдээ гэдэг нөгөө бид нар тойроо сууж ирсэн чи манай цагаан дэрийн төвшин хязээ хурлаа хийдэг юм билээ гээл 2000 онд шүү дээ. Салан ялагчаа сууж ирсэн чи. Тэр 12/1206 онд чи Монгол их Монгол улс одоо мандан бадарсан тийм ээ. Тэрний хэрэг бэлэгдээд 12/06 хичүүл яасан. Тэгээ түүхийг нээж. Ингээд 12 сарын 6-нд одоо энэ хурлаа хий гэж ингэж хийсэн. Өнөөдөр бол үнэхээр түүхэн өдөр ямар агуулгаараа үчлээр ардчлалын хувьд түүхэн өдөр Монголын их гүрний хувьд бол түүх өдөр байхгүй юу? Өдөр гэдэг нь 12/06 1206-ыг нь 12/06-аар давчихсан гэж. Тэгсэн одоо өнөөдөр ардын булаагаад авч байгаа шиг. 1990 оны ардчилсан хувьсгал Монголд үнэхээр бүх юм өгсөн. Одоо сүүлдээ тэгээ баг ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн. Ардчилсан хувьсгалыг валаасан. Тэрэнд идэвхтэй оролцсон хүмүүс нь буруу хэрэглэсэн юм байна. Энэ бол үнэн зүйл. Бид энэ бол зөв зүйл мөн үү? Мөн бүгд хэлэх ёстой шүү. Энэ бол үнэхээр зөв зүйл. Энэ бол үнэхээр чухал зүйл байсан. А энийг одоо харин манан гэж миний хэлээд байгаа. Тэр мөнгөтэй гарууд энийг бол бүжигнүүлчихэд, бүснүүлчихэд тэгчээд тэрнийг аваачаад одоо манай арчлахны нүүрэн дээр наах гэдэг. Тэгэхээр үлгэр тэтгэхгүй шүү. Одоо хаалцдаг цагаа. Хэний төлөө? Албан тушаалын төлөө биш, мөнгөний төлөө биш. Монголынхаа маргаашийн сайн сайхны төлөө, хүүхдүүдийнхээ цаг